яагаад онцлогтой дараагийн хөгжлийн шат гарсан тухай бол авч үзхийг ихтгэл хичээсэн. Тэгээ би товчлоод уншаа. Монголчуудын түүхэнд урд өмнө огт байгаагүй соёл иргэншлийн өөр шатанд шилжсэнтэй холбоотойгоор 1960-ад оноос цоо шинээр бий болсон олон зүйлийн нэг нь бидний нэрлэдгээр нийтийн дуу хөнөөх ойлголт байлаа. Чухам энэ үед бид хамтаараа хот суурин төвлөрөн амьдарч суурьчмал иргэншлийг бүтээж ахуй амьдралын бүхэл хүрээнд хамтын нийтийн иргэдийн хотын соёл гэгч нэвтэрч түүнд суралцж эхэлсэн хэрэгээ. Зөвхөн иргэншлийн өөрчлөлтөд шууд уялдан нийтийн дуу түүнийг бүтээх хэрэглэх соёл шинээр төлөвшсөн энэ боловч тэр бүхний урлаг утга зохиолын суур дэвсгэр өв уламжлал хөрс бол хангалттай байсан юм аа. Сонгодог утга зохиолын онлын ойлголтод дууны яруу найраг хэмээн тусгаалan авч үзэх нь түгээмэл биш. Уянгийн төрөл шүлэг судлалын асуудалд багтаан томьёолж үзэх нь бий боловч ямар ч тач шүлэг түүнд аядан оруулан өөр нэг нийлэг урлагийг бүтээх боломжтой шүлэг хоёрт ялгаа аль нэг хэмжээнд байна гэсэн үг ээ. Тэр дундаа язгуур гарлаасаа бүтээж хөгжүүлж байсан соёлын хувьд хөгжим, дуулах урлагийн хүрээний тун өвөрмөц уламжлалтай өөр хаанч байхгүй айс хавыг бүтээсэн нүүдлийн соёл монголчуудын хувьд бол тохиолдлын зүйл биш болно. Тухайн цаг үеийн урлаг утга зохиолын хөгжил, түүний үйл ажиллагаа зохион байгуулалтад нам төрөөс байнга анхаарч, чадал боломжийн хэрээр хөтөлбөр дэвшүүлэн, чиг үүргээр хангаж, зорилтыг нь тодорхойлж ирсэн байдаг. 58 оны 3 сард Монгол Ардын Хувьсгалт намын 13 дугаар их хурал хуралдаж, түүнээс урлаг утга зохиолын салбарт хамаатай тогтоол гарган, түүнд өөрсдийн авьяас чадварыг дээшлүүлж, урлагийг цуцалтгүй хөгжүүлж, манай бодит байдал инх цагийн бүтээч хөдөлмөрийн фронт дээр манай ард түмний явуулж байгаа тэмцлийг харуулсан чанар сайтай бөгөөд ард түмэнд ойлгомжтой зохиол бүтээл гаргахыг урлаг утга зохиолын ажилтан нарын зорилго болгон тавьсгүй. Зэргээр заасан байдаг нь тэр цагийн хэмжүүрээр энэ бол бараг хууль бөгөөд түүнийг үг үсгчлэн хэрэгжүүлэх, биелэлтийг эргэн хянах, үнэлгээ өгөх нь зүүн хэрэгээ. Их хурлын заалт түүний биелэлтийн тухайд хэрхэн авч үзэж байсныг намын төв хороо, улс төрийн товчоо, салбар нэгж байгууллагуудын хурал хилцсэн асуудал тогтоол шийдвэрээс харж болно. Жишээ нь 1959 оны 3 сард намын төв хорооны бүгд хурал хуултан урлаг утга зохиолын үйл ажиллагааны тухай хэлэлцээд нэлээд шүүмжлэлтэй хандж байжээ. Жишээлбэл би энэ жишээ татъя. Шинэ амьдрал байгуулж байгаа ард түмнийхээ амьдрал тэмцэл хөдөлмөртэй нягт холбогддоггүй. Урьд олж авсан мэдлэгээрээ бүхнийг арга заах гэж оролддог явдал. Энэ нэлээд дэлгэрэнгүй юм байна л та. Зэргээр тэмдэглээд нийт урлагийн ажилтны бүтээл чармайлтыг дээшлүүлэх чиглэл өгч байсан цаг үеийнхээ урлаг утга зохиолын хөгжилд сэтгэл хангалуун бус хандсныг харуулдаг. Дэвшүүлсэн зорилт, тодорхойлсон бодлогыг үйл хэрэгэх болгох, амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлсэн. Сайдны зөвлөл болон намын төв хорооны 57 оны 12 сарын 13-ны өдрийн тогтоолоор хамтарсан тогтоолоор Монголын зохиолчтой хорооны утга зохиол сониныг 58 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлсэн соёлын яам Монголын зохиолчтой хорооноос хавсран гаргах болгож сонины нэрийг соёл утга зохиол болгон өргөжүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр үед энэ соёлын бодлогыг илүү нэг түвшинд нийтээр нь авч явах ийм үйл ажиллагаа явуулж ирсэн жишээ хэлжээ. За 59 оны 7 сард нь улс төрийн товчооноос энэ ардын хувьсгалын 40 жилийг ойгогдоод бүх орон даяар соёлын довтлогоо явуулах тухай тогтоол гарган эрдэмтэд, зохиолчид, сэтгүүлчид, урлагийн зүтгэлтний отрядуудыг нэмэгдүүлэхийг тусгай заалт гаргаж ирсэн. За 60 онд намын төв хорооноос тусгай тогтоол дахиж гаргаад хөгжмийн зохиолч, урчууд, уран барилгачдын тусгай бие даасан эвлэл холбоотын бүрэлдэхүүнийг нэгтгэхэд Монголын уран бүтээлийн ажилтны холбоо гэгчийг байгуулсан. Энэ бүхэн тухайн үеийн нам төрөөс соёл урлагийг нийтэд цогцоор нь хөгжүүлэх, хүмүүсийн үзэл бодол, ухамсар оюун, ахуй амьдралд илүү хурдан, үр дүнтэй нөлөө үзүүлэх зорилгыг энэ тэргүүнд дэвшүүлж арга замыг зүйн бүрээр ирж хайсны баталгаа өгсөн. Агуулга сэдвийн хувьд хязгаарлагдамж гэсэн үе цагийн нөхцөл шаардлага, нам засгийн бодлого шийдвэр, эрх зүйн орчин, хамгийн гол нь нийгмийн үнэ зүйл, гоо сайхны хэмжүүр, үзэл санааны тогтолцоог энэ мэтчлэн шинээр бүрдүүлж байсан бол судлаачдын тэмдэглэсэн тэрхүү зохиогчдын дууны хөгжмийн ийм нэгэн цоошин зам тодрон зурайсан тойруулсан хөрс суур ямар байсан бэ гэдгийг эргэн харж болно.
Давтан хэлэхэд бидний бүтээсэн давтагдшгүй нэгэн соёлын айсаа, уртын дуу, морин хуур, хөөмэй, хархираа, ардын дуу зэрэг цогцлбор бол шинэ цагийн Монголын зохиогчтой дууны хөгжлийн үндсийн үндэс, их ундраг, үн шавхагдах уламжлал нь болж ирсэн. Чухам ийм уламжлал 20 дугаар зууны ихэнх хагасаас эхэлсэн өрнийн соёлын нөлөө харилцаанд орж олон бүтэц тогтолцоонд өөрчлөлт, сэлбэлт ажиглагдаж бидний тодорхойлсон буй 1960-аад оны хэвдэх хөгжлийн шинэ үеийг тодорхойлсон гэж болно. 18-19 дугаар зууны ардын дууны үндсэн чиглэл болох амраг бүсгүйгээ хүний нутагт одуулан гансарсан сэтгэл, тэмүүлсэн хүсэл сэтгэл зэрэг малгайн дор эрх чөлөөний уур амьсгал нэгт шингэсэн тэрхүү уламжлал дээр тулгуурлан 20 дугаар зууны нийгмийн өөрчлөлтийн доторх дууны хүрээ хязгаар залган үргэлж ирсэн. Тэр бүхэл Монголын шинэ уран зохиолын анхны хуудас чухам дууны шүлгээр иргэсэн байдаг. Шивээ хаах дуу агуулгын хувьд цоо шин боловч аялгауны хувьд хүрэл сүм хэмээх хуучин дуунд суурилсан. Магнум үсгтэй туг 10 өнгийн цэцэг дуунд за энэ зүүн замын цэргийн гэж ярьдаг та улаан туг дуу дүнжин гаруй дууны аян зохиогдсон байдаг. Тэгээ энэ бүхэн нь бол хэлбэр ардын хувьд ардын аман зохиолоо шууд уламжилсан. Харин агуулгын хувьд нийгэм дүрмсэн үйл явцыг тусгаж энгийн эрх чөлөөнөөс бүхэл бүтэн тусгаар тогтнолын санааг дам хүндэсний хувьд урд өмнө байгаагүй шинэ зүйл болжээ. Үүнийг хувьсгалын дуу гэсэн тусгай төрөл зүйл болгон авч үздэг манай одоо зохиол судлал. За түүнээс хойш залгамжлан ардын цэнгэлт хүрээлэн улсын төв театр, хувьсгалын уран зохиолчдын бүлгэн, Монголын зохиолчдын эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагын үүсэл, тэдний бодлого хөтөлбөр зорилттой уялдан ямар боловч хөгжиж ирсэн. Өөрөөр хэлбэл дуу гэдэг нэг талаар шүлэг үгнээсээ хамааралтай байдаг тул уянгийн төрөл, яруу найргийн хөгжилтэй хамт яригдж ирсэн. 1950 хэд оны сүүл хүртэл үндсэндээ яруу найрт улс төр, иргэний аяс голлож байсан нь хэд хэдэн бодит шалтгаантай. Хэлмэгдүүлэл, дэлхийн болон Монголын хэлийн шугамдах дайн, нэг хүнийг дахин шүтэх үзэл, бүтээн байгуулалт, атрарын аян, нэгдэлжих хөдөлгөөн зэрэг нийгмийн хүчин зүйл дууны байтугай соёлын ахуйн бүхий л орчны агуулга сэдвийн хүрээг нь барьж байсан. Мэдээж энэ цэнхэр дурдан алчуур, өргөн сэлэнг, тунгалаг буянт зэрэг чухам нийтийн дууны шинэ соёлын шууд залгамж холбоо, уламжил шинжилгээний зааг болсон дараа үеийнхээ хөгжлийн шинэтэй бүтээлч туршлага болсон үзэгдлийг мартаж үл болно. 1960-аад оноос бий болсон улс төр үзэл сурталын харьцангуй зөөлрөл, эдийн засгийн сэргэлт, өрн дахин буюу орос зөвлөлтийн бодит хүчтэй харилцаа, хотчил зэрэг нь нийгмийн бүх хүрээнд эрс шинжлэлийг авчирч, соёл иргэншлийн шин шатанд бодиттойгоор төлөвшөх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийтийн дууны орчин үүнд бас хамаатай. Шүлгийн хувьд гэхэд Ж Бадраа, Ч Чимэд, Б Явуу Хулан, Цэдэн дорж, Бүрэг дорж, Очир бат Сүрэнжав, Балчин дорж, Дугар сүрэн нарын зэрэг. Хөгжмийн хувьд Гончиг сумлаа, Мөр дорж, Чойдог, Лаа дорж, Лувсан шарав, Дарам цаг, Чимэд дорж, Мясүрэн, Бэрва, Батцүх, Бадарч, Норсонжав, Баттөмөр нарын хамтын уран бүтээл гол нүүр царай болсон. Хөгжмийн талд эднийг үсгийн даран гарч ирж 1961 онд Орос зөвлөлтөд мэргэжил эзэмшин тэдэнтэйгээ мөр зэрэгцэн 1960-аад оны эвдэх нийтийн дууны сонирхолтой нэгэн шин замыг бүтээлсэн эрхэм бол Жамбарлын шараа муу юм а. Шин цагийн, шин нийгмийн, шин сэхэтнүүдийн шин боловсрал, авьяас бэлгийн тод нүүр царай болсон эдгээр эрхмүүдийн сэтгэлгээний орчныг илэрхийлэн гаргахад өөр бас бодит хэрэг үйлүүд шууд болон шууд усаар нөлөөлж байсан. 62 оны 1 сард намын төв хорооны ээлж турлаад энэ чухал асуудлыг авч үзсэн нэг хүнийг дахин шүтэх үзлийг шүүмжилсэн. За энэ нэлийн хүчтэй шүүмжилсэн та. За зөвлөлтөөс ихдээ энэ үзэл сурталын хэм хэмжээ манай урлаг утга зохиолын сэдв агуулгад үндсэн эргэлт гарах шууд нөхцөл болсон. 30-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлээр тас цогцсон урлаг дахь сэдв агуулга 40-од онд дайны утаанд түр халтлагдаж 50-од онд оны ихэнх хагаст атар газар нэгдэлч хөдөлгөөн бүтээн байгуулалтын нүргээнд дарагдаж явсаар 60-аад оны ихтэй золгосон. Өөрөөр хэлбэл урлаг утга зохиолын тусгагдах сэдв агуулгад хязгаарлагдсан хүрээнд жатугай бяцхан задрал явагдаж тухайн цагтаа чөлөөлөгдөж хэрэндээ эрэлхийллийн боломжийг нээснийг мартах учиргүй. Энэ л үеэс хэлмэгдсэн зохиолчдыг улс төрийн хувьд нь цагаатгаж бүтээлийг хэвлэн нийтэлж судлан таних оролдох их тавигдаж байр эзлүүлэх шаардлага урган гарсан.
Энэ бол 1960-ад оны нийт нийгмийн хүрээнд соёл иргэншлийн шинэ